93 дугаар сургуулийн төгсөгч сайн болд 3 хичээлээр элсэлтийн шалгалт өгснөөс 2 дээр 800 авчээ. Тодорхойлбол англи хэл математикийн хичээлийн даалгаврыг 100% гүйцэтгэж 800 авсан бол физикийн хичээлдээр 740 авсан байна. Энэ нь 2026 оны шалгуулагчдаас хос 800 авсан хамгийн өндөр үзүүлэлт юм байна. Сайн болд хичээлийн шинэ жилээс эхлэн эсэлтийн шалгалттай бэлтжээ. Ингэхдээ математикийг 1000 бодлогоос бэлдсэн бол англи хэл дээр өнгөрсөн жилийн тестүүд ажиллах, англи хэлээр контент үзэх гэх мэт байдлаар хичээл бүрийг өөр арга барилаар бэлдсэн байна. Ээж нь орос хэлний олимпиадад төрүүлж тэтгэлэгтэй сурахаар болоход өвөөнд баярлаж байсан шиг аав ээжигээ баярлуулсандаа тэрээр хамгийн их баяртай байлаа. Яшийнхаа оног харах тэр мөч бол үнэхээр бүр аимшигтай байдаг. Ингээл урд зогсоол тэгэл самбар дээр дөнгөд нэг нэгээр гарч ирэхэд миний оноо ямар хойлоо гэж бүр айгүй их айдсан билээ. Бид ингээ оноо гарч чадахгүй бүр ингээд хуруугаараа таглаж байгаад эхлээд өөрийнхөө дугаарыг харж байгаад оноо гарч ирсэн. Тэгэл хуруугаа болгонгууд 100 гэдэл тэгэл би нэг тийм бүр итгэж чадаагүй. Анхныхаа английнхаа яшийн оноон дээр бол тэгэл би шууд тэндээсээ гүйж гараад тэгэл бүгдэнд нь хэлсэн. Тэгээд ийм амир их сэтгэлийн хөөрөлтэй жахт нь 2 хоногийн дараа математикийн иштер бас яг тийм оноо авсан байхаар тэгээ бүр би бүр бараг ухаалтад унах гэж байгаа юм шиг санагдчихсан. Тэгээ энэ тухайгаа яг ээж аавтай хэлэх үед үнэхээр гоё мэдрэмж байсан. Би яг л үүнийг л хүсч мөрөөддөг гэсэн юм шиг байна лээ. Сайн болд хүссэн дурлсан хичээлээрээ бэлдвэл илүү үр дүнтэй гэдгийг хэлж байлаа. Тэрээр мэрэгчлээ хараахан сонгоогүй байгаа юм. Мөн сайн болд тусалж дэмжсэн гэрүүл багш нар найзуудтай талархал илэрхийлснээс гадна хараахан хүссэн оноогоо авч амжаагүй хүүхдүүдэд хандан дараах зөвлөгөө өглөө. Энэ удаагийн яшээр ингээ бүх зүйл шийдэгдэхгүй шүү дээ. Дахиад өвлийн яш гэж байдаг. Тэрүүгээр нь ер нь амьдралд их олон боломж байдаг болохоор ганц энэ удаагийн яшээр ихтэй өөрийгөө үнэлж доош нэгэрэ гэж хүсэж байна. Тэгээ хоёрт яг хоо тийм 200 авсан надад сонсох жахан тийм эвүүлэг баг. Бас би нэг өмнө хэлсэн л дээ. Гэхдээ ер нь бол оноо бол бүх зүйл биш шүү дээ. Амьдралын чинь бүх утга учир би биш гэж бодож байна. Тэрнээс илүү өөрийн дотоод хүн чанар илүү чухал гэж бодож байна. Миний эргэн тойронд байсан хүмүүс тийм гайхалтай байсан болохоор л би тэднийхээ ачаад энэ их амжилтанд хүрсэн шүү дээ. 93 дугаар сургууль 19 жил дараалан дүүрэгтэй эсэлтийн шалгалтын оноогоор төрийн эмчит сургуулиудыг тэргүүлж байна. Энэ жилд гэхэд сайн болдоос гадна баасанд орж математикийн хичээлээр 800 он авсан. Сурагчид өндөр оноо авдаг нь тус сургууль 2009 оноос эхлэн сурагчдаас эсэлтийн шалгалтанд бэлтгэх онц шалгалтыг 3 шаттай 10 хичээлээр авдагтай нь холбоотой. Энэ нь хүүхдүүдийн сэтгэл зүг шалгалтанд бэлддэг байна. Энэ суралдаан шалгалтанд авсан оноо үнэлгээгээ оноо үнэлгээндээ дүгнэлтийгээд би юун дээр алдсан байна, би юугаа ахиулах ёстой юм байна гэж үлдсэн цаг хугацаанд багш сурагчд маань хамтарч ажилладгаараа манай сургуулийн бас нэг гол амжилт гаргахын гол үр дүн гэж ингэж ойлгож байна.